Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ зураг зурах гэсэн сэдв үзнэ. За тэгээд өнөөдөр шүхэр зурж сурнаа. За ямар хэрэгслүүд ашиглах вэ гэхээр бүгдээрээ энэ shapes буюу дүрсүүдийг ашиглана. За тэгээд энэ line, curve буюу одоо шулуун, мөрөө дүрсүүдийг ашиглаад шүхэр зурж сурах нэ. За энэхүү зааврын дагуу шүхрээ зурна. За зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. За хичээлдээ оръё. За хамгийн түрүүнд шинэ хуудас нээн тийм үү? За файл системийнхаа new command дараад за энэ дээр өргөн өндрөө бичиж өгнө. За 800 700 за тэгээд ок дарлаа. За шинэ хуудас нээсэн. За дараагийн алхам маань болохоор шинэ давхарга нээнэ. За шинэ давхарга нээхдээ за энэ layers гэдэг нь харагдаж байна тийм үү? За энд хамгийн урд харагдаж байгаа add new layer. За энэ командыг сонгоод за одоо энэ shapes дүрсээсээ ellipse гэсэн буурхий дүрсийг дугуй дүрсийг сонгоод за буурхийгээ зурнаа. За зурхдаа гараас shift товчтой хамт маусныгийн хамт дараа зурах юм бол зөв дугуй зурагданаа гэсэн үг. За дараагийн алхам маань энэ line curve түүлийг ашиглаад шулуун болон морой дүрсийг зурна. За голын шулууныг ингэж зурлаа. За дахиад дундуур нэг шулуун зурлаа. За энийгээ энэ нэнгээрээ ингэж голлуулчихъя. За 3 дахь алхам руу оръё. За rectangle select tool ашиглаад дүрсийн доод хэсгийг сонгож гараас delete дарж устгана. За rectangle tools хэрэгслийг ашиглаад дүрсний доод хэсгийг за яг энэ доод хэсгийг сонгож аваад гараас delete дарчна. За дараагийн алхам маань дахиад энэ line curve сонгож аваад this иш татчих. За ингээд шүхрийнхаа нэг талыг хийж аваад за дараагийн алхам маань устгах хэсгээ сонгоод гараас delete дарнаа. За адилхан rectangle tool хэрэгслээ сонгоод за ингээд шүхрийн маань нэг тал бэлэн болчлоо. За одоо энд дахиад морой дүрсээ ашиглаад дахиад нэг сонгоод за одоо шүхрээ гүйцээгээ дуусчлаа. Хувилсан одоо энэ давхаргаа хувилнаа. За хувилахтаа яах вэ гэхээр энэ доор харагдаж байгаа duplicate layer дарчна. За duplicate layer дараад хувилчаад хувилсан давхаргаа эргүүлэхдээ layers командын layers зэсний flip horizontal командаар эргүүлнэ. За layers зэсний flip horizontal командаар эргүүлнэ. За энийг одоо энэ move selected pixel-ийг сонгоод жоохон ишин татчих.
За дараагийн алхам маань дээрх дүрс бүхий хоёр давхрыг нэгтгэж нэг зураг болгоно гэж байна. За тэгэхдээ layers цонхны merge layer down хэрэгслийг ашиглана. За layers цонхны merge layer down хэрэгслийг ашиглана гэж. За одоо бүгдээрээ энэ зургандаа өнгө оруулнаа. За жишээлбэл ингээд өнгөө солиод энд ногооныг оруулчих, дулааныг оруулчих. За энэ мэдчлэн багшийнх нь энэ хичээл өндөрлж байна. За гэртээ үргэлжлүүлээд юу хийж турших вэ гэхээр хүүхдүүдээ шүхрнийхаа бариулыг тэгээд дээр нь одоо энэ шүхрийнхаан дээр ийм жижиг гурвалжин одоо орой хийгээд шүхрийнхаа бариулыг хийх нь байна. Шүхэр дээр орой хийх нь байна. За энэ шүхэр орой хоёрыг гэртээ үргэлжлүүлээд зураад туршаад ирээрээ хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай дараагийн хичээлээр уулзцгаая.